Ван Искандрыг үнэхээр өөртөө сүргэлдэх гэж байгаа эсхийг асуугатай шаардав. Искандр өөрийнхөө техникийн номыг яагаад өгч явуулсныг асууж шаардав. Ван Шинийг бичвэрийг хийх боломжгүйгээр өрсөлд хүчтэйгээ тосбохон шудраг бас хэрэг гэж хариулав. Тэрээр тулаан эсвэл тэнцвэртэй болсон болохоор Искандр одоо сэтгэл хангалуун байх ёстой гэж санал болгов. Ван манай залуу руу ирхэн харж баяр хүргээд хүсний гэмтлийн талаар сонссон гэвхээ хийв. Тэрээр эмчийн дор хаяж нэг жил шаардлагатыг дурдв. Энэ нь түүнийг бухимдуулж илүү хурдан эвлэрэх өөр аргуудын талаар бодоход хүргэв. Ван түүний тууштай байдлыг сайшаасан ч гадаад хүн гэсэн статус нь томоохон асуудал болохыг сануулв. Тэрээр манай залуу болон ээжээ шиг гадаад хүмүүс дипломат албан тушаал хаштаггүй бол эзэнт гүрэнд 3 сараас илүү хугацаагаар хоригддог гэж тайлбарлав. Искандраар таршид түүнээс удаан хугацаагаар амьдардаг гадаад зочид олон байгаар дуртан унтаа маргашлаа. Ван түүний үгийг үл тоон. Харин ч манай залууд эмчилгээ хийхийн тулд эзэнт гүрэнд үжих харагцаан байгаа. Бөгөөд тэрээр чөлөөт хүн болох ёстой гэдгийг тодорхой хэлв. Энэ санаа манай залууг цочирдуулж тэрээр их чөлөөнийхөө төлөө явах ёстой эсхийг гайхав. Ган чадварлаг гадаад хүмүүс энд үйлдэх боломжийг олгодог чухал албан тушаалд хөвчлэн хүрдэг гэж тайлбарлав. Тэрээр манай залуу өөрийн чадвараараа тулааны урлагийн баг шалгах боломжтой дурдв. Гэсэн хэдий ч бос хүний хувьд ийм албан тушаал хаш ямарч боломжгүй юм. Манай залуу эргэлзэж түүнийг эдгэхийн тулд маш их хүч хөдөлмөр зарцуулсан айлаа өөрийг нь явуулахыг хүсэх болов гэж бодов. Ван түүний эзэнтэйгээ ямар харилцаатай болохыг шоолон асуув. Тэрээр хэрэг гуйвал айлаа түнд ирэх чөлөөнөөс нь ч илүү зүйл өгч магадгүй гэж нэн хэлв. Ван түүнтэй өөртөө шууд ярьж болохыг зөвлөд ирэх чөлөөний төлөө зүтгэх нь хамгийн зөв зам гэж ятгав. Шийдвэр шулуутсан Калли Илэтэй уулзахаар шийдлээ. Тэрээр таяг төшин түүний зүг явав. Түүнийг ойртож байгааг харсан ойр хавийн хүмүүс түүнийг шоолж хурдан гівчин зам тавьж өгөв. Айлаа ямар нэгэн хачин зүйл мэдэрч биеийн байдлыг нь асуув. Тэрээр хараахан чөлөөтэй хөдөлж чадахгүй агач болгож байгаа гэвхээ. Хийч түүнийг тайвшруулав. Эвгүй дууга байдлын дараа тэрээр ямар нэгэн зүйл санааг нь зовоож байгаа эсхийг асуув. Төхөр хөг болж ядан сандарсан тэрээр Ваны хэрсэн гэсээр эзэнт гүрэнд үлдэж имчилгээ хийхийн тулд эрх чөлөөтэй болох хэрэгтэй гэвхээ тайлбарлав. Үүнийг сонсоод айлаа сандарч бас гонигсэн ч эцэст нь шаарч соттой бичиг баримтыг бэлгээр төхөөрцөв. Манай залуу бүрэн нэвхснийхээ дараа хаан тос болон эзэнт гүрний аваргуудыг ялахаар иргэн ирнэ гэж амлав. Айлаа түүний энэ шийдэмгий байдлыг инээдтэй сансан шийдвэрийг нь дэмжив. Ван түүнд өөрийнх нь өгч чадхаас илүү санал болгож чадах тул буцаж ирэх шаардлагагүй гэж тэрээр хашгиран хэлв. Гэсэн хэдий ч манай залуу энэ нь Ваны санал болгож буй зүйлсийн тухай биш гэдгийг тодорхой хэлв. Тэрээр ямар ч хязгаарчдгүйгээр өөрийн дураар амьдрах болно гэдгийг онцлоод хизээ нэгэн цагт иргэн нэрхээ амлав. Хэд хоногийн дараа манай залуу эрх чөлөөтэй болсон боловч энэ нь түүнд ямар ч сонирн биш санагдав. Салиун солонгос дэлгээ нэг төзөвлөгөөтэй байгаагаа дурдаад түүнд баяртай гэж хэлв. Тэрээр хизээ нэгэн цагт өөрийг нэрвэж ирэхийг хүсээд найрсгаар салцгаа. Айлаа мөн түүнийг үтгэхээр ирж биеийн байдалд нь санаа зовж байгаагаа илэрхийлв. Манай залуу түүнийг аюулгүй байхыг сануулад дахин дэрэмжтэд толгойлогдохгүй байхыг хашгиран хэлв. Айлаа хэрэг дэрэмжтийн өдөртөгчтэй хүүхэдтэй боловч түүнд залах нь хэмээн хашгиран хариулв. Явхасаа өмнө манай залуу имчилгээ хийж хүчтэй хугацаанд харж хандаж чадахгүй гэвхээ хэлээд Ровог Айлаагийн эсрэмжид үлдээв. Тэрээр Ровог түүнийг сайн харж хандахыг даалгаад амтан хүртэл түүний үгийг ойлгоно гэдэгт итгэвчтэй байлаа. Эзэнт гүрэнд богино хугацаагаар үлдэх байсан ч энэ нь 2 жил болж санав. Түүнийг явах үед Ви Филипп хаан ширээн суусан бөгөөд манай залуугийн оршин байсан явж эзэнт гүрний түүхэнд их мартагдсан нэг хэсэг болж хөрсөн байлаа. Умарт зүгийн байлдан дагуулж дуусны дараа эзэнт гүрний хуучин эзэн хаан ширээнээс бөв. Түүний хүч чадвараараа тод өөхөн Ван Филипп өөрөө эзэн хаанаар хаан ширээн суув. Тэрээр өөрийн цэсэн төржийнхэн байсан ч хамаагүй аливаа сөрөг хүчнийг хайр гамгүйгээр устгав. Түүний хаанчлалын үеэр 7 мангаас 4 ам өрөвдөжээ. Эзэнт гүрэнд сэтгэл хангалуун бус байдгаа илэрхийлж хааны гэр бүл дотор бослогоод игдээсэн 2 дугаар Ван өрдсөн Филиппийн тушаалаар Калли дажигджээ. Гэсэн хэдий ч түүний өхөлт зэрлэгүүд буруутай гэсэн яриа тархсан байв. Одоо 2 жилийн дараа манай залуу Филиппээс үүнийг өөрийгөө авч үлдэх шалтгаан болгох гэж байгаа эсхийг асуугаад ердөө 1 жил байх хэвээр байсан ч одоо зөрүүлээд байгаараа саналв. Филипп 2 жилийн өмнөх гинэн цайлхан Каллиг үеийг сандаг гэдгээ хүлээн зөв. Манай залуу хурдыг хас талхаад байгаагаа хэлв. Филипп Каллиг өөртөө нүддэх байсан ч болоосэй. Химээ харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч манай залуу үүнийг таасан шинжгүй орхиод нэг олж талаад гэлхийг зөвлөв. Хожимд эмчийн өрөөнд Жон Каллигаас түүнийг зүгээрч толооны урлагийн багш мөн эсхийг асуугаад манай залуу Филиппийн даалгаврыг ямар ч өөс үгээр хэрхэн биелүүлж чадж байгаа эсэхэд эргэлзэж байгаа илэрхийлв. Жон Каллигийн хүчийг имчилжсэн үе саяхан мэд санагдаж байна гэж хэлв. Манай залуу үүнийг аимшигтай туршлага байсан бөгөөд хизээч дахин давтахгүй гэдгийг хэлээд Жоныг санаа алхахад хүргэв. Дараа нь тэрээр Жонд Филипп түүний чадвар болон жинхэнэ мөн чанарыг сонирхож байгаа талаар хэлэхэд
Жон толгоос ихсрэн үнийг ичлэх тананд хараахан болоогүй гэж тайлбарлав. Фижип үннийг олж мэдээд ахасаа илүү баяр сохолно гэж батсан нь зөв гэж Калли асуухад Жон зөвшөөрөв. Манай залуугийн шамнар нь Филиппийн харуул хамгаалалтын дор шууд үйлчлдэг тусгай английн хэсэг юм. Тэд амнаас өвхийн аж ажны хамт туусан учраас би бидээ үнэнч байв. Манай залуу тэдэнд дассан тул удахгүй явах болсон нь түнд хүндхэн санагдав. Шеф нарийнх нь нэгэн түнд бэлэг болгон ичдгөөд өөрийгөө сайн анхаарахыг хүсв. Гайхширсан Калли тэднийг өөрийгөө сэлэн ашиглалтгүй мэдсээр байж ийм тэзэр өгсөн гайхав. Түүний шав үнийг авахын тулд 3 сарын цалингаа зарцуулснаа хэлэхэд тэрээр улам их гайхав. Хэрэг тэр хүүхдтэй болбол энэ ижийг гэр бүлийн нандин өв болгон үлдээх болно гэж тэрээр тэдэнд хэлв. Түүнийг явах цаг болоход Филипп болон Жон хоёр баяртай гэж хэлээд шав нарны гişтэй аюулгүй буцахыг хүсэн ирэв. Калли Искандрийг санаж тэрээр баруун зүгийг барьдан дагуулж харцаагүй дэхэ очраас салах эсгүй зүтгэж чадахгүй гэж дурсав. Ингээд тэрээр эцсийн салах хэсэг хийгээд замд харлаа. Хожим нь тэрээр баруун Хискарын арцан хотод хурж ирээд уг хот нь гоё чимүүлжээрээ алжтай санав. Энэ нь айжээд өгөх гайхалтай бижиг болно гэж тэрээр үзв. Тэрээр нэг өвдөс арцаны хамгийн сайн эрдний чулууны дэлгүүр хаан байдгийг асуув. Өвгөн арцаны бүх дэлгүүр хамгийн сайн чанарын эрдний чулуу зардаг гэж хариулсан боловч Калли үнэхээр онцгой зүйл хайж байгаагаа тодруулав. Ихэнх дэлгүүрүүд чанар муутай чулуу зардаг тул дуудлага хотолтооны газар очихыг өвгөн зөвлөв. Калли дуудлага хотолтоо руу очисон боловч харуул түүнийг зогсоож дор хаяж 2000 гişтрийн хураамж төлөхийг шаардав. Калли гişтрээр дүүрэн уудгаар хаж ирээд одоо орч болох хэсгээ асуув. Гайхширсан харуул түүнийг оруулав. Бүгд цөглөсний дараа хүчлэгч ноён курсын урсан бадмаарах чулууг дэлхийн үзүүлж Тод улаан өнгөтэй тас хамгийн өндөр зэрэглэх гэдгийг тайлбарлав. Дуудлага хоттой 5000 гişтрээс эхлэв. Үнэн нь маш хурдан өсч 10,000, 15,000, 20,000, эцэст нь 25,000 гişтэй хүрчсэн. Ердөө ганцхан оролцогч үлдсэн бөгөөд хүрчлэгч илүү өндөр үн санал болгохыг хүсв. Калли гараа өргөв. Тэр гараа өргөж 30,000 гişт санал болгосноор хүрчлэгч гайхав. Бусад оролцогчид түүнийг дэмий ярьж гэн гэж буруутгасан ч өөр нэгэн хүн 33,000 гişт санал болгов. Хүрчлэгч өг оролцогчийг хаан толсын хамгийн баян язгууртан болох Граф Борсмарс гэдгийг зарсав. Хүрчлэгч Борсмарс 33,000 гişтийн санал тасныг зарсав. Калли Борсмарс 2 харц булааж тоцоор. Калли үнийг 40,000 гişт болгон өсгсөнч. Борсмарс 45,000 гişтээр амжиж Каллиг шоолон Рубин бол түүний ихнэрт зэрэлцсэн гэж хэлв. Урсан Каллиг Рубин ажлаад өгөх хамгийн төгс бэлэг байх байсан гэж бухимдан цаашааллаа. Түүнийг холтоход ойролцоо хэрэгжих язгуурчнуудыг анзаарч чамар нэгэн асуудал гарсныг ойлгов. Нэгэн язгууртан Каллиг холхоо хийсэн гэж буруутгахад Калли гişтийн удаа үзүүлв. Том биетэй харуулууд дагуулсан язгууртан буруутгасаар байсан тул Калли өөрийг нь хүн дагаад байна уу гэж гайхав. Тэрээр уут болон сэлэм газар хаян язгууртныг өдөж өөрийг нь дайрахыг шаардав. Язгууртан хүмүүстэй Каллид сургамж өгөхийг тушаасан боловч нэг харуул ганц цавхтаар оноход бусд нь айсандаа хөшөв. Калли хүчээ захирч чадахгүй байгаадаа уучлалт тэднийг ойлгох гэж найдаж байгаа хэлв. Калли язгууртны бүх харуулуудыг хурдан гаргаж гин тартан гарч ирснээр язгууртныг цочоо. Язгууртан Каллигаас өөрийг нь хэн болохыг мэдхүү гэж асуухад Калли түүнийг алхатаж шившөөд язгууртан цар хэрэгэм нь ямар ч чадахгүй болохыг санаалав. Язгууртан мөршөөж гойход Калли түүнийг хаан толсон хэсгийг нь асуув. Язгууртан сандрын тим гэдгээ хүлээн зөвшөөрч Граф Борсерийн талаар мэддэг бүх зүйлээ хэлхийг шаардав. Язгууртан Борсер бол хаан толсон сан хөмөрөгч байсан. Эцгээс нь ялгаатай ямар ч зориг чадваргүй зүгээр нэг баян нэр гэдгийг илчлэв. Тэрээр Борсмарсын гэр бүлийн хөрөнгө удаан тогтохгүй гэж нэн хэлв. Калли Борсмарсын аялалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хэрэггүй гэж үзээд илүү ихийг шаардав. Эцэст нь Борсмарс өдрөн задан сонирхдаг болохыг олж мэдв. Энэ бол дагуу ирэх болж авах боломж гэдгийг ойлгосон тэрээр уг боломжийг ажилтгүй ашиглав. Арцан тах нэгэн байранд Борсмарс хөдөлж асан улаан эрдний чулуугаа бишрэн харж санснасаа их мөнгө зарцуулсандаа гомдлон Каллиг буруутгав. Өөр нь хөрсөн ч эрдний чулуу одоо түүнийг болсон болохоор энэ бүхнийг тааш идэв. Гинт гадаа хин нэгнийг байцааж хүмүүсийн дуу гарч нэг хоолой Борсмарстайг хажигтай гэдгээ зарсав. Хаал хоньсон Борсмарс дуудлага хотолтоос таньдаг Каллиг хараад шоконд орхишглаа. Манай залуу энэс хүсээд Борсмарсыг өөрийг нь санаж чинээ санаагүй гэдгийг хэлээд ирцхайг илтгэр хүсв. Борсмарс одоо ярих сонирхолгүй байна гэд түлхийг орсдов. Гэрч Каллиг өдрөн задан сонирхдаг эсхийг нь асууж Борсмарсын сонирхлыг татснаар тэрээр тийм гэдгийг хүлээн зөвшөөрөв. Калли өөрийгөө зүгээр нэг хүсний цэрэг бүс өдрөн задан ч хэвлээ хэлээд дуудлага хотолтооны улмаас ирээгүй ч эрдний чулууг авахыг хүсэж байгаагаа нөөсөнгөө. Энэ бол өг чулуутай дэнд үзэсгэлэнтэй харагдах эмгтэй зэрэглэгдсэн гэдгийг тэрээр тайлбарлав. Борсмарстай нэм сэвжээд Каллиг дуудлага хотолтоон дээр ердөө 40,000 гişтэй байсныг сануулсан. Эрдний чулууг 50,000 гişтэр хотолтгоо амлав. Тэрээр Каллиг хэрхэн төзүүлж байгааг асуув. Калли Борсмарсын нэрийн дор өдрөн задааны тэнцээнд оролцож
Ялж тутамдаа 10,000 гэлдийн шагнал авахаас санаж болох. Хэрэг ганцудаа чарагтус болсон бүх мөнгөө өгч Эрдэнийн чулуунаас татгалцсан амлав. Эрсдэлтэй хэдий ч Каши өөрийн чадвартай итгэлтэй байсан. Борсмарш уг саналаар сонирхож зөвшөөрөв. Энэ нь хөвчтэй байж магадгүй гэж хэлээд Кашигийн нэрийг асуув. Каши өөрийгөө багштайгаар танилцуулав. 2 хоногийн дараа арена дээр өөр нэгэн граф Борсмаршаас Кашиг үнэхээр түүний нэрийн дор тусдж байгаа эсхийг асуув. Борсмарш зүгээр цаг өнгөрөх гэсэн юм гэж томжиргүй хариулав. Граф Кашигийн өрсөлдөгч маш хүчтэй гэдгийг анхааруулсан ч Борсер мөрөө хавчна. Каши яжигдууч гэлзүүгээ харьж болно гэж хэлв. Рингэн дээр Каши дагтлсандаа инээн сүжив. Хамгийн сүүлийн тулаанаас хойш их хугацаа өнгөрсөн байв. Тэрээр гижээс намхонч гэсэн урт гар хүстэй өрсөлдөгчөө шинжив. Түүний булчингууд маш тэнцвэртэй бөгөөд сарвын туршлагатайг нь гэрчижээ. Тулааны хөвсөнгүүд Кашигийн өрсөлдөгч шууд дайрч чарч ирв. Каши амархан зайлж тэр хүнийг маш хурдан болохыг анзаарав. Тэр хүний ширүүн харц Каши дөөрийг нь маш анхааралтай ажиллаж байгаа мэт сэтгэвч төрүүлж түшээ. Гинт өрсөлдөгч нь цэвэж өгөхөд Каши дахин зайлж амтсан ч нүүрэндээ баг зэргийн шалбархаа авлаа. Үүнийг Гүйгээр Каши сул талыг нь олоход анхаарсаа төвлөрөв. Өрсөлд бичихэн урт гар хөл холзайнаас даваа тас осгож байгаа Каши олгоо. Нүрээ хамгаалсан Каши тэр эрийн хүчийг мэдэрч яагаад арцны хамгийн хүчтэй талаанч гэж дууддгийг нь ойлгов. Өрсөлд хүчин дахин зөхөхөд Каши хортхон шиг зайлж хажуу бөөрсөн цавснаар түүнийг үрдэж явсад хөрвөв. Борсморч тэргүүтээ цөгөлсөн осонгаа хасандаа ам ангацгаа манай залуу зайнаас ойртож очиод өрсөлд бичтэй тулааныг өдөртөх боломж олохгүй гэдгийг хэлв. Цээжлөө нь хүчтэй цавснаар Каши өрсөлдөгчөө өвдөглүүлж ансхадах шатанд хүргэв. Ялж байгааснаа мэрэгсэн Каши цээж амаа алхтангаараа өргөж Борсмаршийг мартан хашгирв. Үзэгчдийн дунд язгууртнууд чангаар алга ташиж Борсмарш багтайгаар басж ирээд Кашигийн тоостой гайхалтай гэж сайшаа. Борсмарш түнд хандан инээн сэвсгэд Каши ч мөн адил инээн сэвсэн хариулв. Энэ бол яг л түүний хүссэн зүйл байсан бөгөөд Борсмаршийн итгэл тасыг олж чадсанаа мэдэрсэн Каши өөртөө итгэжтэй байлаа. Тулаан өндөрсний дараа тэд хоёулаа согтуу Борсмаршийн хашруу буцав. Тэр инээж байгаад Кашид бусдын шаханд орч гайхсан царайг харах хэрэгтэй байсан юм. Химээгээд өөрийнхөө түүшийн баяртай байгаагаа нь хэлв. Каши түүний сэтгэл хангалттай байгаад баяртай байна гэж хариулв. Борсоморч үргэлжлүүлэн Кашиг хувийн нутгийн задаанчаа болохыг хүсэж байгаагаа хэлсэн ч манай залуу төрсөн нутаг руугаа буцаж байгаа болохоор өдийг хүртэл хаана юу хийж байсныг нь асуув. Хэсэг хугацааны дараа Борсморч архин цагтан унтахад Каши чимээгүй хүн өрөөнөөс гарч чадлаа. Гадаг шалгаж явахдаа тэрээр нөгөөх залуу жаахан тэнэгтэрч гисэн нэлээд сайн хүн юм гэж бодов. Манай залууг харшаар явж явахад хин нэгэн нэрийг нь дуудав. Эргээд тарчсан хосоо харуул төгсжээ. Яагаад дуудсныг нь гайхсан тэрээр инээн сүшээд харуухад бид хэсэг хугацаанд байнга таарчлах болохоор ингэж альбан гэсний байх шаардлагагүй гэж хэлв. Гэрч авах харуул дөөгүй эргэж яваад өгсөн. Каши баг зэрэг эвгүй байдалд орчээ. Мархаш нь Борсморт удахгүй болох нутгийн задааны тэмцээнд бэлтгэхээр арцнаас хөдлөв. Найр жарах үед авах харуул төхөж ирээд шүн тэнд майхан барьж хонхоо илтгэв. Каши эргэн тойрноо харж байгаад илүү задгаа талбайр өнөхийг санал болгов. Тэрээр оймод тэдний дөрвөн зүгээс нь хүрээлж байгаа тул задгаа газар сарны гэр сайтай байх болно гэж тайлбарлав. Дээр нь найр жарахаас өмнө хангалттай хугацаа байгааж өөр нь хөрсөн харуул Каши руу хандан өөрийнхөө ажлыг хийх гэж өөртөө хэлв. Тэрээр нүсэн ч нүгээгүй чаасайгүй оймод байгаа хойно өсөө болчихсин дэвээс нь дээр гэж цэцтгэв. Манай залуу дөргийнхэн зөвшөөрч модны дорсов. Тэрээр харуулыг ямар нэгэн байдлаар гомдоцох юм болов гэж гайхав. Үүнд хидих санаа зовхоо божоод хэвтэж унтахаар шийдэв. Хэдэн цагийн дараа Кашиг 50 унтж байхад хин нэг боломжтой байхыг сануулсан хашгирах Борсморчийн дуу гарсан. Чимээнээр сэрсэн тэрээр яг юу болоод байгааг гайхав. Дараа нь түүнийг хин нэгэн луу хоолойн чичирч төвчсөн байж хашгирахыг сонсгов. Кашиг гэргэн тойрноо харахад түүний ард нэг нэр зогсчихлаа. Тэр эр Кашид хувийн ус хонцон байхгүй тул үүнийг азгүйдэл гэж бодоорой химэн тавин хэлв. Тэр эр сэрмээрээ зохихоос өмнө Кашид өсрөн босч хүнжлээ шүрч аваад тэр хүнлөө шидэв. Үүний дараа тэр эрийн нүүрлөө зохиж газар унахав. Эргэлцсэн Кашид унсан харуулыг хараад яг юу болсныг ойлгохыг хичээв. Энэ зөөр Борсморч чичирсэн гараараа сэлэн барьсан хаш бичэдлээ. Хандан яагаад өөрийг нь алахыг хүсэж байгааг асуу хашгирчээ. Тэрээр үүнийг Эрдэнийн чулуунаас болсон гэж гайхаад хүссэн хэмжээгээр чинь үгүй гэж амлав. Ахлах харуул түүнийг тэнэг граф гэж дуудаад шалпааныг нь нөгөө ертөнцөд явах бэлэг болгон тайлбарч өгье гэв. Энэ бүхэн Борсморчийн зээх үе хөрөнгөө залхамжлахнаас хүрцэнтэй холбоотой гэдгийг ичгэд Борсор шоконд орох шалаа. Айд сандарсан Борсор өөрийнх нь өссөн хүүхэд хэрхэн түүнийг уруу чадж байна гэж асуув. Ахлах харуул хамгийн түрүүнд улаан Эрдэнийн чулууг авахар ихнэ гэж хэлв. Өөрийн итгэжсэн хүмүүсийн гарт төхөж болтшгүй гэдгийг ойлгосон Борсор цөхөрч эхлэв. Яг тэр үед хин нэг нь ахлах харуулын толгоор чулуугаар цөхөв. Энэ бол өмнөх ухаангүй унсан харуулыг чигч асан Каши байлаа. Тэрээр бусдад хандан уг Эрдэнийн чулууг аль хэдийн өөртөө
зөрөөж захиалсан болохоор авах гэж орж дүүс асуудал тарах шүү гэж анхааруулв. 10 зэсэрсэн харуул байгааг анзаарсан Калли нүцгэн гараараа тэрэндээ байлдаж чадахгүй гэдгийг харав. Тэрээр ухаан арцсан харуулаас бежи болсон сэлэм хурдан шүрч асан ч сэлмээр тусдаа тэнч төвхтэй биш байгаагаа дотроо хүлээн зөвшөөрөв. Ахлах харуус хүмүүстэй дайрах ир тушаа. Нэг нь Калли руу дасахад тэрээр сэлмээрээ хааж засав. Сул талыг нь олж харсан Калли нэг гараараа сэлэм барьсан хэвээр нөгөө гараараа дайрах чинүүрлүү зөхөж ясыг нь хугарч хідэн шүдэг нь өнөхөв. Нөгөө хүн рүү ирэн харж Калли амьд өрхийг хүсэж байгаа эсхийг нь асуув. Чичирсэн тэр ирээдүйд найдвар тэнгээ тосгоод тохив. Калли түүнийг хамгаалж чадна. Калли хідэн чулуу авч харуулдууд руу шидэн Борс Маршийн замыг хаа. Тэрээр Борс Марш руу хашгирч амьд өрхийг хүсвэж нэвтрэнгүүж ирхийг хэлв. Борс Марш чадахгүй гэж төвдрэн. Түүнд тусламж хэрэгтэйг ойлгосон Калли харуулдуудыг өөрөө зохицуулахаа мэдэв. Тэрээр түүнд дахин хашгирч амьд өрхийг хүсвэж хөдлөхийг шаардав. Айсандаа хүлэрч чичирсэн Борс Маршд хүчжээ. Гүн Борс Маршийн амьдарч бол яг л сайхан тэгшилсэн зам шиг дартан 50 ямар ч саадгүй. Өвдөөцийнхээ бүтээсэн ертөнцөд жаргалтай амьдарч ирсэн тэрээр өөрийн хүчээр юунд ч хүрч байгаагүй юм. Каллигийн өвс түүний зүрхийг зүсэн бартан зангасан салгав. Шин зэрэг өөрчлөсөн Борс Марш харуулдуудыг хажуугаар гүйхтэй сэлмээ талав. Ахлах харуулдууд бүсэдлүүгээ хашгирч тэднийг тэнэгүүд гэж дуудана яагаад цагсаахгүй байгаа гэсэн. Тэрээр Борс Маршийг гүйцэж аваад болохоор сэлмээ өргөнийг гарыг нь цавчив. Цочирсан бөгөөд өвдсөндөө сэлмээ унгасан ч манай залуу өөр нулимсаа орсон гүсээ бай. Манай залуу түүнийг аврахыг гүйсэн боршортой ууцхаар ярагчлав. Тэрээр түүнийг барьж аваад зэрэгийг нь малтан мөрөн дээрээ өрөв. Хэрэг хоцрож Борс Марш тусаалдаж өгөхөө мэдж байгаа тул тэд чадах чинээгээрээ хортонгөө. Ахлах харуулууд хүмүүстэй тэднийг зүгтаасахгүй байхыг хашгирч бод тушаал өгөв. Нэг харуулууд сум харахад Калли үнийг анзаараад түр төвчгээ хийв. Сум ойртоход Калли сумыг цохиж хуваагаад бусдыг нь гараараа зайлуулав. Ахлах харуулууд болон түүний хүмүүс цочирчжээ. Манай залуу ядэрсэн ч Борс Маршийг дахин өргөж аваад хамгийн дээд хурдааргүй 3 хоногийн дараа тэд баруун цол дэрв. Газар нутаг нэг шөнийн дотор хэрхэн өөрчлөгдсөн нэтгэж ядан тэр хараа. Мөрөөрөө алдахгүй тул тэд цол руу оржээ. Манай залуу цөлөөр дамжин хаан тулсад орохоор төлөвлөсөн ч энэ нь санснаас хамаагүй нууцлаг байв. Агуу хан төссөн Борс Марш хондрож манай залуу дүүн тэтлээс санаж болохоо. Өөрсөн тэрээр гонгонохон хоорондоо хот хүчээ зарцуулж хой сануулад юм ярьсаар байвал хаяад явхан харуулв. Гинт морд ойр точимээ сонсогдов. Эргээд тартас Калли цөгийн өмгийнхэн тэдэн лүү дахин нэрч байгааг харав. Тэрээр Борс Марш өөр тийшээ явцгаах ёстой хэлсэн ч Борс Марш артиста манай залуу ирэж хараад өмгийн өөр нэг хэсэг ойртож байгааг олж харав. Тэд бүрэн бүслэгдэжээ. Өмгийнхэн тэднийг баривчилсан ч хангалттай их хоол өгөв. Өмгийн нэг гишүүн өөр хэлээр ярангаа хоолоор дүүрэн ширээлүү за. Манай залуу тэднийг идүүлэхийг хүсэж байна уу гэж асуув. Айсан Борс Марш цөлийн өмгийнхэн хүн ипчит гэсэн яриаг санаж тэднийг дараа нь идэхийн тулд тархасуулж байна уу гэж чанга дугаар хайхав. Түүнийг тоожгүй Калли хоолож хишээд Борсорт мөн аж хийхийг хэлв. Хоол идэж байхдаа Борсор нэгэн асар том хөшөөг анзаараад Каллигаас асуув. Калли энэ нь модон баримаа шиг харагдчихээн гэж хэлээд тэдний өөр чадварыг магтав. Өмгийн нэг гишүүн чичиг гэж хэлв. Калли үнийг хаан гэж асуухад нөгөө залуу чан химэн давтаж манай залуу утгыг нь ойлгоогүй чан гэдэг зүйлийг шүтдэг гэж таамаглав. Тасхунаар дөрөн түүний бишийг тэмдгүүд байгааг анзаарчээ. Хэд хоногийн дараа өмгийнхэн илүү их хоол авчирч өг. Калли инээд алтан ингэж идсээр байвч гэдсэн хагарна гэж хашгинана. Айсан Борс Марш ингэж амьдарч чадахгүй. Энэ бүхэн залхаж байна гэв. Калли олон хүн хоёр гарч өгөө амьдарч байгааг сануулад тэрч хэрэгтэй хэлв. Тэрээр хүн бүр Калли шиг хүчтэй биш гэж хариулав. Калли хүн хизээч төрөлхийн хүчтэй төрдөггүй гэдгийг хэлв. Хүч чадал бол хөгжүүл өгдөг зүйл. Гэнт өмгийнхэн өөр хэлээр ярин тэдний өрөөрөө дайран орж ирв. Тэднийг гадагш чирч гаргахад төвдөрсөн Борс Марш тэднийг идэх гэж байхад мэдчихсэн юм хэмээн хаширв. Өмгийн нэг нь манай залуугийн хөзөө рүү модоор цохиж түүнийг өнөв. Өмгийнхэн тэднийг хадан цохиороо чирч байхад Борс Марш санаа зовнон Каллигийн нэрийг дуудлаа. Хадан дээр тэд эвэртэй асар том багнаа ойч харав. Борсор тэднийг хашаа авч яваа гайхав. Өмгийнхэн тэднийг багнанд хүлж агуу өмнө дон гэж шивнэн дуулцгаав. Үүний дараа тэднийг орхио цогтон оджээ. Сандарсан Борс Марш юу болж байгааг асуув. Тэрээр агуун дотроос гүн архир чимээг сонсжээ. Чичирсэн тэрээр манай залууг сэрэх гэж орчтон хачин чимээний тухай хэлсэн ч Калли хариу өгсөнгүй. Борсоор айсандаа уйлж хэлв. Айж сандарсан ч энэ бүхэн одоо үүнээс шалтгаална гэж би ойлгоход өөрийгөө барихыг хичээв. Үүр цайж явахад Калли сэржээ. Борсоор ухаан алдж байхдаа тэднийг энд яаж авчирсныг тайлбарлав. Тэрээр агуун дотор ямар нэгэн мангастайгаа гэж нэмж хэлв. Манай залуу мөн архир хоолойг сонсоод үүнийг дом байх хөстэй бөгөөд тэднийг тэнд зарлаас босгон авчирсан гэж дэгнв. Гэвч тэд мангасынхаа тэднийг одоо хэн нэдэхгүй байгааг ойлгохгүй. Боромор үүнийг өдрийн гэрлээр дулаацалж байгаа байх гэж тайлбарлав. Гинт манай хүү гүнгийн цас гарсан ороосыг анзаарав. Гүн өчигшин Каллигийн улсыг шүдэрээ хэрхэн хадаж тасалснаа тайлбарлав. Ингэснээр тэд одоо цогтох боломжтой болжээ. Үүнийг хараад тэр даруй Борс Марш талархал илэрхийлж олсноос мултрав. Гэвч яг тэр мөчид тэдний өмнө асар том горилло гарч ирэв. Борс Марш түүнийг цогтохыг хашгирахад Калли энэ бол ердөөс нэг сар мөчин гэж бодон байждааны байршиж үзв. Борсор хүчний асар их зөрүүтэй байгааг ойлгохыг хичээв. Үүнийг сонсоод Калли энэ бол өөрөө болон Монгос хоёрын хоорондохтой ижил нөхцөл байдал гэдгийг ойлгосон ч
Өмнөх мангас нь ямар ч том байсан энэ бол зүгээр сармөгчин байр. Дараагийн мөчид тэд хоорондоо мөргөлдөж Каши сармөгчний хүрэгцэн санснаас нь илүү өөртөөг ойлгов. Дараа нь тэр Гориллагийн нүд рүү ээс шидэж нүрэнд нь хүчтэй цөхөв. Горилла үүнд хорслоо ирэхсэн ч түүний цэвэртээ сууж хамраас нь ч тасгэрчээ. Дараа нь тэр манай хүүг хол руу шидэж орхив. Нөгөө төгөр тэрээр ялалттай госох боломж ямар байгаагаа талаар боджээ. SB-ийг нэвчээд энэ янзаараа явбал тусалдаж өгөж болцсоог тэр ойлгов. Тэгээд тэр бос чирээд дахин төвчлөхөр шийдэв. Түүнийг хараад сармөгчин гартах ясыг зэгсэг болохыг ажиглаж хөдөлгөөний зогсоож байгаагаас үзэхэд нэлээд ухаажиг болохыг Каши анзаарав. Тулааныг хойшлуулах цаг байхгүй гэдгийг мэдж байгаа тул тэр кишээ яран дайрчээ. Энэ удаад тэрээр ясыг зузаан ярьсан зоо. Үүний хариуд Горилла үнийг салахыг оролцсон ч Каши эргэж ирээд ясыг эзлүүн бүрэн зааж өвдсөндөө архирахад хүргэв. Энэ бүхнийг харж байгаа борлоор Кашиг өөрөөсөө илүү хүчтэй нэгэнтэй толдож байгаад гайхшижээ. Манай залуу сармөгчний ханыг дахин зохиод дайрчдгийг тэр даруй зайлуулв. Дараа нь тэр бас саваад нүдэн бүрэлдсэн байж түнлүү тавив. Тэрээр Гориллагийн хүзүүг тойруулсан улсаар гүцээ хийж нуруунд дээр нь сууж байгаад чангалав. Одоо Горилла амьсгалахад хүндрэлтэй болжээ. Тэрээр Осыг сулхахыг оролцсон ч Кашигийн барьж маш чанга байв. Гэхдээ манай хүү бас хүч чадлынх нь улмаас горьдог бомисаар байхын тулд хичээж байв. Тиймээс тэр ясан хутгаа гаргаж ирээд нүдлүүн дайрав. Эцэст нь хэсэг тэнцсний эцэст Горилла шалан дээр унаж манай хүү агуугаа салж дагуулсан гарч ирв. Борлоор түүний биеийн байдлыг шууд асуухад Каши шоглонгүй хариулв. Ямар ч тач тэрээр Каши мангасыг явсан тэтгэж ядаж би борсомшиг тайлав. Гэвч дараагийн мөчид манай залуу ядраад зөрмөж чигсв. Тэгээд бормор Кашиг нуруунд дээрээ үрээ дурах шалхав. Хэсэг хугацааны дараа тэрээр тэдэн лөө олон тооны хүмүүс ирж байгааг анзаарав. Тэднийг алхачид эсвэл цүжийн омгийн хон гэж таамагласан ч алхачдын бүжигөө хард эндүү олон байлаа. Гэнт тэр армийн төвийг таньж мэдээд тэднээс нөр буруусахыг оролцсон ч нэгэн цэрэг түүнийг олж хараад хэн босгоо хэлхийг шаардав. Тэрээр өөрийгөө танилцуулахад цэргүүд дуу гарагийн шууд анзаарч зарим нь инээлцсэнгүү. Дараа нь хин нэгэн тентхийн зэрсгүүдийн шүтэж буй аратны талаар асуув. Энэ хүн бол өөр хинч биш. Харин эзэнт гүрний баруун байлдан дагуулж армийн өдөртөгч Искандер байжээ. Тэрээр мориноос буухтаа гүнгийн ард яваа Кашиг хараад шоконд орох шавчээ. Үүний дараа Каши өөрийнх нь устгахыг хүссэн мангасыг ярьсан хүн гэдгийг мэдээд бүс чижүү цочирдв. Тэрээр Кашиг орноос нүсгэж хүчтэй сэгсрэхэд армийн эмч сандарч Каши бэрхтэлтэй байгааг тайлбарлахыг оролцсон боловч тэрээр манай хүү өөрөө мангас учраас гэдсний шархнаас болж өхгүй гэж тайван хариулв. Дараагийн мөчид Каши сэрээд Искандерийг хүчтэй зөхөв. Үүний хариуд тэрээр түүний хөөж хархав. Майханд байхад нь түүнийг эмчилсэн хүн нь өөрөө гэдгийг түүнд сануулв. Дараа нь Каши түүнээс энд ямар зорилгоор ирснийг нь асуув. Искандер энэ бүс нутгийг эзлэн авахар ирсэн гэдгийг тайлбарлав. Тэр мөн Каши өнөөс нэг ч үггүйгээр эзэнт гүрнийг орхиж явсан дуурч байгаа сануулв. Каши Искандертэй энгийн байдлаар харьцаж байгааг харсан борморс нэжээд